Энийг аялгаа хийлээ. Өөртөө зориул. Өглөөний минь за бид хоёр өглөөний цайгаа ууж байна. Тэгээд аав нь өглөө зураг авах гад 6:20 очоод явсан. Тэгээд өдөр юм уу өдөөс хойш ирэх байхаа. Бид хоёр ямар ч байсан цайгаа уугаад өнөөдөр бол тэгээд бодолтой сайхан амарна. Тэгээд бэлэн тэгээд Дэнүрт болохоор Дэнүрийн Хилтон хотел байрлаж байгаа. Тэгээд бодол маань аягүй гоё тухтай ийм байна. Өчигдөр орой миний цэник дуусаа. Тэгээд хуцаа цэнэглээд бичлэгээ дуусгаж таагүй. Өнөөдөр ямар ч гэсэн 2026 оны 1 сарын 10-ны өдөр байна. Бид гороо Дэнүрт 5 хоног байна. 15-нд Чикаго руу буцаад явах болно. За бид тэр бодлосоо гараа явж байна. Ойр хавтайгаа танилцах гад. За тэгээд Дэнүрт өчигдөр бол шөнө ирсэн. Тэгээ өнөөдөр бол өглөө таарчин. Тэгээд ямар ч байсан гараа шууд жагсаалтаа таарлаа. За одоо энд ингээд жагсаалт болж байна. За урдаас энд хоёр зүйл болоод их шиг байна. Ихтэйх нь болохоор нөгөө Израиль Палестин хоёрын дайн. Тэгээ хамгийн урд нь болохоор Америкийн туг байсан. Хамгийн хойд руу болохоор их хүмүүс нь ICE гэж бичсэн байлээ. Нөгөө нэг хэд оны юм нөгөө цагаачлалын юу лээ. Цагаачлалын албанаас нөгөө нэг эмэгтэйг бодож хүнээсэн нөгөө бодлоо илэрхийлснээс болоод одоо тэр цэргийн уурн хүрээ төвчээр наалцсан байсан. Яг машиндаа суугаад ирээ явж байхад нь яг буцсан юм байна л та. Тэгээд тэрэнд нь болохоор Америкчууд дургуутсаа илэрхийлээд Америкчууд болохоор бас нөгөө нэг Израиль Палестин хоёрын дайн Америкос их нөлөөтэй гэж үзэж байгаа юм шиг байна. За тэгээд ер нь бол Америкт ингээд явж байхад хүмүүс бол үзэл бодлоо бүр маш чөлөөтэй илэрхийлдэг юм байлээ. Бид хэд бол айгүй олон ийм жагсаал цуглаантай таарлаж байгаа. Тэгээд амьтны эрхийг бас бүр аимшигтэй их дээдэлдэг. Тэгээд амьтны үсээр нөгөө өслөг идэлэл хийсэн гэж Чикагод бас цуглаан болж исэн. Тэгээд эсэргүүцлийн ийм цуглааныг бас би бичиж авсан. Гэх мэтчлэнгээр ингээд хаа цайгүй ер нь яг ийм цуглаан одоо жагсаал энэ төр бол айгүй их болдгийм байна. Тэгээд бид хоёр бол хотелээсээ гараад ямар ч байсан байхгүй ч гэсэн өөрсдөө энэ хаваараа сайхан аялаад явж гин. Гадаа бол цаг агаараа айгүй гоё дулаахан юм байна. Тэгэхээр бүр күртгэхтэй халууцаа тэгээд явж гинэ. Тэг ямар ч байсан өнөөдөр бол айгүй рэндом аялж байгаа бидээс тий. Тэгээд аавгаа ярьтлаа бол өглөө 6:20 болж байхад хүн ирээд аваа явсан. Тэгээд хамт аялагч ийм гэрэл зурчин хүн ирээ аваа явсан. Тэгээд ямар ч байсан өнөөдөр зураг авч байгаад орой ирэх байхаа тэгээ гоё нартаа таарж байгаа болохоор зорьсон зураг аваад ирэх байх. Айгу хол явсан. Тэр ингээ байж байна. Гоё байна. Рэндом аялж байна. Эй хүүхдүүд ерөөсөө бүтггүй. Хичээл юм хийхгүй. What's your pronoun? See her? Fuck yeah! What's that, nigga? No, I'm gonna fucking jerk off thinking about you.
piece of shit! You're a straight white man! Ah! Soğuk. За битээр гараад яваад Дэнүрийн арт музей дээр ирлээ. Тэгээд орж чадах нь үзье. За битээр Дэнүр арт музей руу ороод ирлээ. Сая тикетээ авчаа. Тэгээд хүүхэд бол өнгөө идэм байна. Том хүн бол $35 байна. Тэгээд цагаар орд юм байна. Хүлээгээд ээж юм. Америкт ирээд аялгаа битээрийн анхны бие даасан аялал маань инхүү эхэлж байна. Өнөөдрөөс эхлээд бол хэдэн хоног ажилтай завгүй байгаа. Тэгээд битээр бол аавда төвөг болохгүйгээд өөрсдөө бие даагаад аяллаа зохион байгуулж байгаа. Тэгээ өнөөдрийн бит хоёрын хамгийн ихэнд очиж байгаа газар бол мэдээж Дэнүрийн арт музей байгаа. Тэгээд Дэнүрт ирсэн хүн болгон энэ музейгээр ороод гарах ёстой. Тийм болохоор бит хоёр Дэнүр арт музейгээр аялаж байна. За Дэнүр бол мэдээж Америкийн Колорадо мужийн нийслэл хот байгаа. Тэгээд Дэнүр нь Rocky Mountains гэдэг уул байдаг те. Энэ улсын ойролцоо байрладаг. Ойрхон байдаг учраас цаана аялал, спорт, технологийн салбаараа бол Дэнүр маш алдартай. Тэгээд Дэнүрээс яг энэ Rocky Mountains бол үнэхээр үзэсгэлэнтэй маш гоё харагддгийм байлээ. Энэхүү Дэнүр арт музей маань 1893 онд бол байгуулагдсан байна. Тэгээд эхэндээ бол ийм жижигхэн хэмжээний урлагийн цуглуулгатай байсан ч гэсэн аажмаар Америкийн хамгийн томоохон музейнийг болж өргөжөж чадсан байна. Өнөөдрийн байдлаар энэхүү музейд бол 70,000 орчим урлагийн бүтээл бол байд юм байна. Тэгээд Америкийн уугуул иргэдийн урлагийн хамгийн том цуглуулгуудын нэг энд бас байгаа. Жил бүр олон улсын үзэсгэлэн энд бол зохион байгуулагддаг учраас үзэсгэлэнг үзэхээр гадна дотны олон жуулчид бол энд ирж үзэж сонирхдгоо гэсэн мэдээлэл байна. Тэгээд энэхүү музей нь бол зөвхөн урлагийн төв биш мөн Дэнүр хотын бэлэг тэмдэг болсон ийм гайхалтай газар байх нэ. Дэнүр арт музейд бол маш олон төрлийн урлагийн бүтээлүүдийн гол цуглуулгууд нь яг энэ музейд бол тавигдсан байгаа. За жишээлх юм бол энд миний харснаар бол Америкийн уугуул иргэдийн урлаг буюу үүнд бол хувцас байсан, гоёл чимэглэл, вар, зэвсэг, шашны зүйлс гэх зэрэг хойд Америкийн овгуудын бүтээлүүд бол энд байсан. За мөн орчин үеийн урлаг бол заавал байх ёстой. Үүнд бол мэдээж орчин үеийн зургуудаас гадна видео урлагийн бүтээлүүдийг бол тавьсан байсан. Мөн миний харснаар Европын урлаг байна. Үүнд бол Итали, Франц, Испани зэрэг орны уран зураг болон баримл энд бол байсан. За тэгээд
баруун Америкийн урлаг буюу одоо cowboy те уул, байгаль, Америкийн баруун нутгийн амьдралыг бол дүрсэлсэн бүтээлүүдийг тавьсан байсан бол үүн дээр бас Азийн урлаг бас орж ирж байсан. Энд бол Хятад байсан, Япон байсан. Эдгээр орнуудын бол эртний болон уламжлалт урлагийг бол харуулж байсан бол Африк ба далайн арлуудын урлаг болох маск, модон сийлбэр, зан үйлийн зүйлсийг бол энд маш сонирхолтой байдлаар тавьсан байсан. За тэгээд түрүүн хэдүүлээд харагдчихсэн мэхмэл ба загварын цуглуулгуудыг эндээс харж болно. Айгуу гоё тод өнгөөр хийсэн байсан. Эртний болон орчин үеийн хувцас, даавуу, фэшн дизайныг бол эндээс харж болох. За мөн дээрээс нь нэмээд гэрэл зураг ба дизайныг харах боломжтой фото зураг, тавилга бас энэ дээр байсан ш нэрээ. За тэгээд график дизайн, архитектурын бүтээлүүдийг бол маш сонирхолтой байдлаар үзэх боломжтой байсан. Тэгээд музейд бол заримдаа хүүхдүүд хурч үзэж болдог интерактив үзүүлэлт гэсэн байдаг болохоор зөвхөн үзэх биш, мэдээж туршиж үзэх боломжтой гэдгээр сонирхолтой. Тэгээд Америкийн музей бол үнэхээр сонирхолтой, үзүүштэй. Бараг л нэг бүтэн өдөр үзэхээр ийм хэмжээний гоё байсан. Тэгээд надад бол энэ Denver Art музей бол маш их таалагдсан. За битэр зурж дуслаа. Энийг би зурсан, энийг аялгау зурсан. Тэгээд ардталтаа хөөрхийн дурсгалын үг ойлоо бичээд тэгээд өөрсөндөө дурсгал болгоод авчлаа. Хэдүүлээд яг одоо Denver Art музейн тавилга болон интерьер дизайнерын тусгай цуглуулгын хэсэг бол харагдж байна. Тэгээ энэ хэсэг болохоор эртний модон тавилга болон орчин үеийн минимал дизайнтай сандал ширээнүүд болон гар урлалын хийцтэй тавилгуудыг эндээс харж болно. За мөн Америк болон Европын интерьерийн загвар 1990-ад оны модерн дизайн бүтээлүүд за мөн чимэглэлийн урлагийг бас харах боломжтой байгаа. Зарим тавилга нь болохоор зөвхөн хэрэглэх зүйл бол биш, урлагийн бүтээл гэж үздэг. За дизайнераараа бол алдартай бүтээлүүд байд юм байна. Тэгээд өрмөц хэлбэртэй сандалнууд, металл, шил, мод хослуулсан бүтээлүүд за мөн архитектуртай холбоотой интерьер дизайнерыг бол эндээс харж боломжтой юм байна. За музейн энэ хэсэг нь бол интерьер дизайнер, архитектур сонирхогч хүмүүст бол маш сонирхолтой. Мөн зарим нэгэн үзэсгэлэнд бол хүмүүс сууж үзэж болдог ийм туршилтын дизайн тавилгууд ч гэсэн энд тавигдсан байсан.
Denver Art Museum хамгийн алдартай хэсгүүдийн нэг болох Америкийн уугуул иргэд буюу Индиан омгуудын урлаг соёлын цуглуулгад хэдүүлээ орж ирлээ. За энэ хэсэгт хэдүүлээ юу үзэх боломжтой вэ гэхээр омгийн уламжлалт хувцас энд харагдаж байна. Өдтэй толгоон гоёлыг харах боломжтой мөнгөн болон оюу чулуугаар хийсэн үнэт идэллүүд хэдүүлээд харагдаж байна. За мөн үргэлжлүүлээд вар, сакс, нэхмэл идэллийг эндээс харах боломжтой. За тэгээд ан агнуурын хэрэгсэл энд байгаа. Ёслол, шашны эд зүйс болон маск, модон сэлбэр зэргийг энд бол олон зүйл ангаар нь ангилж тавьсан байгаа. Энд байгаа бүтээлүүдийн зарим нэг нь бол хэдэн зуун жилийн настай юм бүтээлүүд байгаа. Тэгээд энд байгаа бүтээлүүд бол овог бүр өөр ингэсэн өнгө аястай, хээ бэлэгдэлтэй харагдаж байсан. Байгаль, амтан, сүнслэг үзлийг энд маш ихээр дүрсэлсэн харагдаж байсан. За тэгээд гар урлалын нарийн хийцийг бол маш өндөр түвшинд энд бол харж болно. Энэ цуглуулгыг Америк дахь хамгийн том бүтээлүүдийн нэг гэж бол үздэг. Мөн музей бол омгийн хүмүүсийн өөрсдийнх нь тайлбар, түүхийг хамт үзүүлдгээрээ энэ бол маш сонирхолтой музейн бас нэгэн алдартай хэсэг байсан. За энэхүү Denver Art Museum маань нийт 7 давхар ийм өндөр байгууламж байгаа. Тэгээд энэхүү объект руу ороод нэг давхарт нь бол та тикетийг худалдаж аваад за мөн өөрийнхөө гадуур хувцас болон цүнх хадгалах хэсэг байгаа. За ингээд тикетээ үзүүлээд 2 давхар руу гарнаа. Тэгээд 2 давхарт өөрийнхөө цагийг хүлээн. Та нэг одоо тикет худалдаж авахд тэддээс тэдэн цагийн хооронд гэсэн цагтай ийм тикет байгаа. Тэгээд хүмүүс яг за 14 цагийн хороорой, 13 цагийн хороорой гэдэг цагаа зарлана. Энэ үед нь бид нэр тикетээ үзүүлээд татгшоо орох байгаа. Ингээд 2 давхраас эхлээд 7 давхар хүртэл гэдэг маань яг энэ хөө музейн сонирхолтой хэсгүүд маань үргэлжлэх болно. За ингээд дотроо ороод аялаад явхад бол уйдахгүй. За харин хүл бол маш их өвднө. Тийм учраас гутлаа бол маш зөв сонгох хэрэгтэй. Хөлдөө эвтэйхэн ийм гутал өмсөд явах юм бол хүл өвдөх нь арай бага байх хаа гэж бодож байна. За ингээд ямар ч хэлсэн аялал битэрийн аялал үргэлжилсээр өнөөдрийн хамгийн ихний очисон газар бол Denver Art Museum. Тэгээ битэр өгөө өөр газар төлөвлөсөн байсан чинь амжихгүй юм бэлээ угаасаа. Яг бүтэн нэг өдөр бол зарцуулагдаад нэг цаг харсан чинь цонхоор харсан чинь гадаа харанхуй болсон. Тэгээд хоёлаа за одоо хоёлаа дуусгая. Бүтэн 100% бол битээр бол үзэж дуусгаж чадаагүй. Гэтэ 7 давхар хүртлэе бол гарсан байгаа. А энэ музейн зарим нэг хэсэг нь болохоор илүү одоо тикет дахиж аваад ордог ийм хэсгүүд бас байсан шүү.
арт галерей дотор явна. Өнөөдөр баг бүтэн өдөрч явлаа. Тэгээд энэ ч бүр ингээд 7 давхар байгууламж тэр чигтэй галерей юм байна. Тэгээд ер нь бол маш гоё зүрхтэй галерей байна. Тэгээд аялалтай одоо 6 давхар дээр явж байна. Одоо 1 давхар яваад тэгээд музей маань ерөөхдөө дууснаа. Тэгээд гадаа гэгээд засарч эхлэх гэж байна. Гэгээд засахаас өмнө бид гарахгүй бол хоёулах нь явж байгаа болохоор ингээ байж байна. Илүү бүр ядчихсан. Музейн 7 давхарт явж исэн чинь гадагшаа гардаг, амардаг хэсэг байсан. Тэгээ энэ бол маш гоё террас байсан. Тэгээд энэ дээр нэлээд удаан холыг хараад, жоохон толдож ингэж зогсож байгаа. Дотгошоо ороод ерөнхийдөө аяллаа энэ хүрээд өндөрлүүлсэн. Яагаад гэвэл гадаа чинь нэлээд харанхуй болж байгаа болохоор аяллаа энэ хүрээд дуусгасан. За ингээд өнөөдөр ээж бит хоёрын дуо рэндом аялал энэ хүрээд дуслаа. Бид хоёр бараг хаа хүртэл нь тойроод явчих. Тэгээд ер нь бол гоё байсан. За одоо харин бид хоёр харьлаа. Музейн байгууламж бол маш том. Нэг өдөр бүтэн бол зарцуулагддаг юм байна. Бид хоёр явж байгаад нэг цаг харсан чинь бүр орой олцсон байна. Тэгээд одоо ямар ч хэлсэн гэрийн зүг явлаа. Өнөөдрийн бичлэг үүгээр дуусчихин. Гайхамшиг үргэлжилсэн.